долларын өрөнд өнөдөр орчод байгаа юм байхгүй. Нөгөө талдаа бол мөн тэр одоо юу гэдэг доллар гэж бол одоо энэ зүссэн энэ цаасаар бол бүх бодит баялгаа өгч байгаа улсуудын яаж одоо эднэрийн эдийн засгийн чадвар өсгөх юм бол ямар ч боломж байхгүй байхгүй энэ. Тэгээд энэтэй бол холбогдуулаад ингээд бол ярихад манай улсууд ч одоо ингээд Сингапур, одоо Тайван энэ өмнөд Солонгос энтертэй бол өөрснийгөө тийм болчих юм шиг. Ер нь бол одоо чинь коммунизмыг аль зэрэг одоо их хараад зүгтг юм бол тэгээд ер нь тэдний одоо жишээ нь бол хийж өгсөн энэ арчил гэдэг нэг юм одоо энэ замаар нь яваад идэм бол хизээ нэгэн цагт эдийн засгийн хөгжил дэвшил ирэх юм бэ гэж манайхан 26 жил гинэн үлээсэн боломжгүй. Монгол улсад одоо яг хөрөнгө оруулалт бол орж ирэх боломжгүй байхгүй юм. Ялангуяа би ямар боломжгүй гэдэг чинь Монгол улстай харьцуулахад тэрнээс амархан илүү ашиг олох бол тийм байгалийн бол тогтцтой, байнгын бол дулаан уур альсгалтай тийм үү? Ийм бол улс орнууд зөндөө байхад Монгол хязгаарч тэр одоо эдийн засгийн хөрөнгө оруулалт нь бол гадаадын хөрөнгө оруулалт нь бидний ойлгох төсөөлж байгаас орж ирэхгүй боломжгүй байхгүй. Бид нар зөвхөн өөрийнхөө хүчинд найдахаас арга байхгүй. Яг манай бол одоо чинь ийм ажил ижилхэн бол нөхцөл байж байгаа. Манай энэ одоо энэ геополитик, геоэдийн засгийн энэ орчинд байж байгаа. Энэ улсуудаар бид нар харилцаа олон гүнзгий ирүүлж, энэ улсуудтайгаа бид нар одоо гар гараасаа сайн харилцаж яв цаашдаа бол явахгүй бол одоо тэр далайн бүр хол байдаг. Тэр одоо улсыг дуурайгаад байна гэх одоо юу гэдэг хэрэг галаг дуурайж хөлөө хөлтөвчөд байхгүй лөө. Одоо бидний хоёр гол тас хөлдөө байгаа байхгүй юу? Одоо үнэхээр ийм л байдалд бол төрчөөд байна л да. Тэгэхээр та түрүү бас 5 жил 6 жилийн өмнө Монгол улсын өр 1.6 тэрбум байсан гэж хэллээ. Тэгээд одоо болохоор өнөөдрийн байдлаар Монгол улсын өр 23 тэрбумд хүрчээд байна л да. Тэгэхээр одоо энийг яг ямар арга зам байна? Ямар гарц байна? Одоо яах ёстой вэ? Энэ өртөгөө ингээд байгаад бүр дампуурах уу, бүр хямрах уу? Үгүй тэр ийм л да. Ер нь бол би тэгэхээр энэ өр чинь ямар замаар бий болсон бэ гэдгийг бид нар ярих хэрэгтэй байхгүй юу? Ямар замаар бид нар заавал ийм өрөнд орох тийм одоо ямар бол одоо ч бодит шалтгаан байсан юм уу, үгүй юм уу? Энийг бол тодорхой одоо ч үдэл санаагаар, үдэл суртлаар тодорхой арга одоо мэхээр, арга залаар энийг бий болгосон юм уу гэдгийг бид нар эргэж харах хэрэгтэй. Тэрний дараа бол одоо чинь энэ цугласан байж байгаа өрийг яах вэ гэдгийг бид нар ярих хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Хоёрдугаар ер нь бол Монгол улс цаашдаа улс үндэснийхээ энэ эдийн засгийн бусад одоо салбаруудаа яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь болооч өөр арга замууд бий. Гэхдээ энэ нь бол одоо яг бид нар өөр бас энэ асуудлыг ярьж байгаа чинь ер нь бол байгаа. Би энэ асуудлыг бол байнга одоо сүүлийн 10 жил бол энэний одоо арга замуудыг бол судалж чинь өчнөө олон арга замууд бол байна. Гэвч энийг харамсалтай нь бол манай энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр, манай одоо энэ эрх баригч нар, манай энэ эдийн засагч нар ердөөсөө ярихгүй шүү дээ. Тэр өнцгөөс нь асуудал ердөөсөө ярихгүй. Боловсролын одоо салбарын талаар бас дуурдаг байсан л та. Тэгэхээр тэр тал дээр бас Монгол улсын боловсрол ер нь ямар төвшөнд байна? Зөв явж байгаа юм, буруу явж байгаа юм уу? Гэхдээ тэр чинь харин энд бид нар нөө нео колоничлд орчихтой зэрэг чинь колоничлд орно гэдэг чинь зөвхөн тухайн тэр ард түмнийх нь зөвхөн байгалийн баялагын биш. Тэр ард түмнийхэн бол мэдлэг чадварыг тэр ард түмний хөдөлмөр зүтгэлээр бий болсон энэ бүх хөдөлмөрийн үр шимийг нь бол гадагшаа нөгөө доллар гэдэг юмар аваа явчихж байгаа байхгүй юу? Цөлмөд аваа явчихж штэ. Энэ нэмийг бид нар бол одоо чинь ойлгож ухаарч бүх төвшөндөө ярихгүй юм бол энэс хийж гарах боломжгүй байхгүй юу? Бид нар чинь ийм хавханд орчод байгаа байхгүй юу? Гэвч энийг бол одоо чинь манай энэ эрх баригчнууд байнга нуудаг л да. Үнэхээр тэдний бол одоо чинь яриаг бол үнэхээр сонсох амар ш. Бид нар үнэхээр зомби юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг л зүгээр л ердөөс ямар нэгэн би миний энэ бүх яриад байгаа юм чинь ямар нэгэн талд нь орох гээд байгаа даа биш байхгүй да. Бид нар бодиттой юм а бодиттой одоо байгааг л харыг одоо ярилцъя гэсэн ийм л одоо өнцгөөс би яриад шүү дээ. Миний энэ одоо яриад байгаа юм бол зарим нэгэн улсууд бол одоо юу гэдэг нь бус хятадын тал ч юм уу эсвэл Оросын талд яриад тийм байхгүй. Манайд ердөөс энэ хоёрын одоо чинь энэ хоёрт бол ямар нэгэн бол манай улсыг бол одоо хөгжилгөө байлгах одоо юу гэдгийг манай ард түмнийг бол одоо чи колоник ямар ч бол одоо хоёрт юу ийм одоо далд зориг гэх юм уу те тийм бол улс төрийн бол ямар ч ийм зориг бол байхгүй. Эдгээр ч гэсэн бол бас тус туу бүрдээ бол одоо Оросын холбооны улс гэхчил бас л Америкчууд юм бол одоо үндсэндээ 90 оноос хойш бол маш олон бол юмыг нэвдээ сүлдгсэн. Яг ерөнхийдөө Монголд төстэй байдалтай байж байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар бол хятад бол харин хүнийхэн олноор хоёрдугаар бол энэ нөгөө явуулж одоо ирсэн энэ бодлогыг нь бол өөртөө ашигтай гаргаж гисэн байхгүй юу. Тэгвэл зэрэг чинь бол одоо чинь өнөөдөр бол зүгээр бодоход бол хэрвээ
хятадын бол одоо төр засгийн хэлбэр нь юу вэ? Төрийн хэлбэр нь коммунист засаглалтай шүү дээ. Энэ бол тэгэхээр чи ердөөсөө ямар нэгэн үзэл санаа, ямар нэгэн үзэл суртал бол эдийн засгийг хөгжүүлэхэд саад болтгүй байхгүй гэж ойлгож байна. Болтгүй. Гэвч бид нар болохтой зэрэгсэн энэний учрыг нь бол би түрүүс манай тухайн үеийн эрх хүчтэд ярьжсэн манай ард түмэнд ч гэсэн тэгээд ойлгоод ухуулсан байхгүй юу. Ухуулна гэдэг чинь ер нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэн энэ боловсролын системээр дамжуулт хүмүүсийн толгойг бүрэн эргүүлчихэж байгаа байхгүй юу. Тэр чинь болохгүй цамаар өөрснөө бол одоо ингэж яваад бид нар 26 жилийн дараа эргээд харахад бол бид нар нөгөө Монголын ард түмний нэг юм үг гэдэг чинь нөгөө буруу замаар одоо буруу замаар будаад байвал буцахтаа чулуу байна гэж. Одоо бид нар яг чулуу дахь энэ босгон дээр ирчихээд байгаа байхгүй. Тэгэд бол би дахиад бол ингээд харахад бол нөгөөгийн бол би энэ Америкийн нэгдсэн улс бол болж байгаа бол энэ сонгуулийг би дахиад хэлэхэд энэ бол одоо чинь бас маш том бол бид нарт тийм боломж гарч ирж магадгүй юм нөхцөл байдал бүрэлдэж байна. Тэгэхээр маргаашнаас ийм болчих гэсэн үг биш шүү дээ. Хэрвээ бол Америкийн одоо энэ эрх баригчид үнэхээр бол гадагшаа бол явуулждаг энэ төрмгийн бодлого бол одоо чинь жаахан сулруулаа тэднэр бол өөрийнхөө бол дотоодын эдийн засгийн одоо асуудал дээр анхаарал хандуулаад их гэдэг юм бол энэ дэлхийн одоо чинь хүн зөний ч гэсэн бас жаахан нуруу тийнэж амьсгах явах ийм бол одоо болцоо бол гарч ирж байна гэж би харж байгаа байхгүй. Тийм учраас харин би бол Америкийн одоо саяны энэ сонгуульд бол ялсан жинхэнэ би дахиад хэлэхэд Америкийн энэ их хөрөмчтөр бид нар бол бас баяр хүрэх хэрэгтэй байхгүй. За тэгэхээр бас 1990-ад оны одоо ардчлалын хувьсгал болж байхад одоо бидний одоо Монгол улсын ирээдүйд танд одоо яаж харагдчихсэн бэ? Юу хүлээж ийсэн бол тэр ардчлалын хувьсгал болох. Тий, ер нь бол бас нэг энэтэй холбогдуулаад нэг юмыг сануулж хэлье гэж бодож байна. Тэр юу хөтэй зэрэг бол бид нар 90 оноос өмнө Монгол улс өөрөө социалист чиг баримжаатай улс. Социалист гэдэг бол хүний нийгмийн чиг баримжаатай. Нийгмийн шудраг байдлын одоо чиг баримжаатай ийм бол ус байлаа шүү дээ. Гэхдээ бол бид нарт одоо чинь засаг сайжруулах юм байсан уу? Байсан. Бид нар алдаа байсан уу? Байсан. Гэхдээ бол энийг одоо чинь хүйтэн дайны нөхцөл гэдэг чинь бол хүйтэн дайныг ердөөсөө өөр хэлбэрээр явуулчихж байгаа байхгүй юу? Үндсэндээ бол манай түүхийг бүгдийг гүтгэцсэн байгаа байхгүй юу? Бидний одоо чинь одоо үг дээц эцэг гэх юм бол одоо бүтээж ирж ирсэн энэ бол одоо чинь бүх энэ үйлдвэрлэлүүд одоо энэ нөхөн үйлдвэрийн салбарууд ер нь Монгол улсын бол дотоод нийгэм улсын бүх бол энэ одоо бий болцсон байсан энэ бодит баялаг бол ердөөс хинт ч хэрэггүй юм те. Манай эцэг их үг дээдс маань дандаа гэмт хэрэгтэнгүүд байсан юм шиг. Нөгөө зарим нэгэн бол одоо неолибералчдын бичээд байдаг. Тэгээ хүний мах иддэг хүүхдийн цус уудаг юм шиг. Ингэж бол бид нарыг одоо сурталчилж ирсэн байхгүй юу? Маш хүчтэй. Энд чинь би дахиад энэ чинь дандаа гадна талаасаа бол маш хүчтэй одоо заавартай, хөрөнгө хүчтэй. Энэ дээр бол зүгээр одоо ингээд нэгэн одоо ярьж байгаа дээр би бас чамд нэг зүйл хэлэх чинь 90-ад оны ихээр бол хандивлагчны зөвлөгөө гэж болдог байсан биз? Тэр хандивлагчны зөвлөгөөн чинь Монгол улсын эдийн засгийн нураахтал мөнгө өгч ирсэн байхгүй да. Ойлгож байгаа? Нэг үгээр жишээ аваад үзтiin бол чамаа гэрээ шатаахт чинь гэрээ чинь шатаад дуусталт нь чамааг бол одоо чинь одоо юу гэдэг хоолтой ундтай нэг одоо байлгадаг. Гэрээ шатаж чинь дуусан гот нь одоо ингээ хайчиж байгаа гэсэн чи. Одоо үндсэндээ бол одоо ингээ годомжинд байж байгаа юм шиг. Ийм бол Монгол улс зүгээр ингээ хүнээр зүйдлээд ингээ бодоход ийм байдал бид нар орчод байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо бол Монгол улс маш хүнд байдалтай орсон байж байгаа тэр нөгөө хандивлагч нарын сурагч байхгүй байгаа зү одоо. Энийг бол бид нар ойлгох хэрэгтэй. Энэ чинь бол одоо ер нь энэ геополитик одоо улс төрийн бол одоо яг жинхэнэ миний энэ яриад байгаа юм чи реал политик гэж байгаа байхгүй. Яг улс төрийн яг одоо чинь бодит бодлого нь байхгүй тэдний. Ер нь бол би энэтэй ингээд бас зүгээр ярихад ягаад ингээд бол надад ийм ихтгэл үнэмшил одоо байдгүй гэж ярих. Би бол Европын ялангуяа Америкийн нэгдсэн улс баруун Европын сүүлийн 500 жилийн түүхийг би хөндлөн голдгүй судалж утсан байхгүй. Тэгээд энэ бол миний зүгээр нэг үтгэл үнэмшил биш. Энэ бол зүгээр бодиттой юм байхгүй. Зүгээр та нар бол залхуурахгүй тэднийг бол судлаад үздэг юм бол мэдээж судалж үзсэн хүн өөрөөрийнх нь замаар яваад яг надтай адилхан ийм бол дүгнэлтэнд бол хүрнэ гэдэгт би эргэлзэхгүй. Гагцгүй бол одоо тэрийг нь бол үнэхээр одоо судлаа энэний мөн чанарыг одоо ойлгоё. Энэ дээр бол одоо мөн дөрвөлөөд Монгол улсад ямар хөгжлийн гарц байгаа юм бэ? Ямар одоо замаар явах ёстой юм бэ гэдгийг бол бид нар хамгийн гол нь юунд орчоод яаж яваад ийм байдалд орсноо мэддэм бол тэр төргөө хүмүүст
гарцсан харагдах байхгүй. Тэгэхээс бол одоо юу гэдгийг одоо болроос одоо нэг тийм бэлэн рецептээр бол явж болохгүй байхгүй. Ягаад гэвэл Монгол улс үндэстнийг бол буцаад сэргэн мандуулахад бол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй учраас хүчин зүтгэлтэй байхын тулд чинь хүн бүрт зөв ойлголт ухаарл биднэрт хэрэгтэй байхгүй. Бид энийг л би яриад байна л да. Тэгээ та нар бол одоо яг тэр үеийн одоо жишээ тэр ардчлалын алтан хараацаанууд гэдэг улсуудын тэр яриануудыг сайн одоо юм ойлгоцсон хүнд. Зүгээр ингээд сонсороо. Тэд нар бол одоо чинь өөрснөө мэдсэн мдээгүй хамаагүй. Нүгэлэгтээ би дахиад тэр дайны нөхцөл гэдэг чинь дайныг өөр байдлаар явуулаад шүү дээ. Одоо дайныг бол урд нь ямар байдлаар явуулдаг гэсэн бол цэрэг танк оруулаад, цэрэгээ оруулаад тэгээ бөмбөгдөөд ингээд улсын бол одоо эдийн засгийг нь одоо энэ байгалийн баялагийг нь газар нутгийн эзлэн авах гэдэг бол яг тэр зорилгыг өөр аргаар явуулаад байгаа байхгүй. Тэр нь болох түүхийг гүтгэх мэдээллийн орон зайг нь бол одоо булааж авах тийм үү? Мэдээллийн орон зайд дотор чинь дандаа өөрийнх нь буруужилсан усудаа мэдээллийн орон зайг бариулчихж байгаа байхгүй. А хоёрдугаард бол одоо чинь тэр нөгөө олон улсын валютын сангийн одоо энэ бүтцийн өөрчлөлтүүдийг тэгээд энэ чинь бүр тусгай бүр нэр томьёотой шүү дээ. Вашингтоны консенсус гэдэг тийм 10 арга хэмжээ гэдэг байхгүй. Жиг бол одоо бүгдийн бүх одоо хуучин коммунист учраас эдийн засгийн суурийг устгах гэдэг байхгүй. Одоо юу гэдэг нэг энийг жишээгээр ингээд аваад үзэхэд бол юу штэ. Ямар нэгэн бол одоо хүн эцэг гэхсэн өвлсөн энэ одоо мал аж ахуйтай ингээд гэр оронтой сайхан амьдарч ирсэн бол ер нь бол чиний аав чинь тийм үү? Одоо буруу муу гэдгээс учраас чи гэрээ шата бүх одоо чинь мал одоо юугаа бол одоо мал ахуйгаа ер нь амьдралынхаа бүх энэ бол арга хэрэгслүүдийг устгах гэсэнтэй яг адилхан байхгүй. А тэрийг зөвхөн өөрөө нэрлэж чадах. Устгахгүй л устгаж өгөхгүй шүү дээ. А тийм учраас чамд бүтцийн өөрчлөлт хийж яах гэдгээр устгахчдаг байхгүй. Тэгэл дараа нь болохтой зэрэг чинь чи бол тэгэл хар буурн дээр үлгэж байгаатай л адилхан байхгүй. Энэ бол процесс бол одоо чинь төгсгөлдөө одоо би хурж ийн гэж харж байна л да. Одоо бол үндсэндээ 5 жилийн өмнө 10 жилийн өмнөөс дэлхийн улсын нийт бол маш олон улс үндэстнүүд бол сэрсэн үнэхээр. Тийм учраас бол бид нар монголчууд харин гол нь энэ сэрхийн процесс маш удаан байгаа байхгүй. Ер нь үндсэндээ бол монголчуудад ингэж яхаа хүн бүхэн өөрөө дандаа хувь бодож байна шүү дээ. Хувь бодож байна. А тэгэхээр улс үндэснийхэн одоо өөрснийхөө өр хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй шүү дээ бид нар. Тэгээ ямар нэгэн юмыг бол ингэж ярихтай зэрэг чинь бол ийм бол хүнд хэцүү юм ярьснаас бол өөр одоо чинь юу гэдгийг явж пив ууцгаая. Ямар нэгэн одоо чинь баарнд орж крокед орж дуулцгаая. Тийм л юм бодож шүү дээ. Мэдээж тэр хэрэгтэй л дээ хүний амьдрал нүгэлэгтэй хүн гэдэг чинь бусад одоо амтнаас юутэйгээр ялгаатай учир чинь заавал бол хойч үеийнхэн одоо амьдрал ахуйгийн төлөө зовж үйдэг шүү дээ. Өр хүүхдүүдийнхэн Монголын ард түмнийг бол одоо та нар залуучууд л авч юм шүү дээ. Тийм учраас та нар эрүүл байх хэрэгтэй байна. Та нар мэдлэг боловсролтой байна. Та нар зөв ойлголттой байх хэрэгтэй байхгүй. Ер нь энэ дэлхийн бүх түүхийг мэддэг байхгүй да. Мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээс бол одоо юу гэдэг нэг хэсэг улсууд нь одоо жишээ нь юу гэдэг хүний мах идэх гээд ч юм уу хүүхдийн цус уух гэдэг ан хийгээд байгаа одоо ялангуяа бол коммунистуудыг тэгж хараад би мэдээж коммунист хүн биш. Гэхдээ тэдний бол одоо явуулж ирсэн тэр үзэл санаан дотор нь бол мэдээж бол авч байгаа юм би. Одоо ч гэсэн бол бидний энэ капиталистуудад зах зээл дотор сул авах юмнууд л би. Харин зүгээр одоо чинь юу гэдгийг ийм нэг тийм одоо юу гэдгийг хуваар бол одоо хувилж үздэг юм бол үндсэндээ эндээс нь 20% авлаа гэж бид нар өнгөрснөөс 80% авчих хэрэгтэй байхгүй. Ингээл 100% болол ингээд цаашаа явах хэрэгтэй. А бид нар бол өнгөрсөн одоо чинь би дахиад хэлэхэд маш олон алдаа эндэгдэл бол байж ирсэн те. Тэрийг бол бид нар засах хэрэгтэй. Тэг засч ижил явна. Тэгэхээс бол одоо бид нар зарим улсууд юу гэдгийг за коммунизм болохоо байцлаа. Одоо капитализм дахиад бүр болохоо байцлаа. Одоо 3 дахь зам гэж тийм байдгүй байхгүй. Өнөөдөр бол одоо чинь өдөр шөнө гэдэг чинь хоёрхан одоо юу байгаа гэдэг. Хоёрхан бол одоо ийм байдал төлөв байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Хар цагаан болон болохгүй гэсэн хоёр тийм. Тийм учраас 3 дахь юм гарч ирнэ гэж хүлээгээд чи гарч ирэхгүй байхгүй. Байх үндэсгүй. Тийм учраас Монгол улсууд энийг чинь бид нар дахиад хэлэхэд монголчууд өнөөгийн орсон энэ бодит байдлаа өөрснөө ойлгож ухамсарлах хэрэгтэй юм гэж байгаа. Бүх нийтээрээ тийм. Бүх нийтээрээ тэгжээж юм. А тэгэхээс бол одоо нэг хэсэг нь бол нэг засах гэдэг нөгөө хэсэг нь бол буруу ишлэгдсэн одоо байдлаараа байгаад идэм бол нөгөөдөлтэйгээ нөгөө засах гэдэг талтайгаа тэмцээд эхэлж байгаа байхгүй. Гэхдээ зэрэг чинь бид нар бол хоорондоо бол ингээд тахилцаад байна гэхээс Монгол улс үндэстэн бол одоо чинь цаашдаа хөгжихгүй ямар нэгэн тийм дэвшилт гарах боломжгүй болгочихж байгаа байхгүй. Нэг хоёрдугаар бас нэг юм байж шүү дээ. Ер нь одоо ингээд хүмүүс бол надтай ингээд ярьж байхад бол одоо ингээд бол өөрчлөх хэрэгтэй байна гэдэг.
Тэр чинь хамгийн гол нь энэ бүх одоо бүх юмыг эвдэн сүйтгэсэн энэ бүх бол одоо өрөөийг тавьсан энэ өрөөг өөртөө бол өөрийн хувиа баяжхад бол ашигласан энэ бүх усуудтай бид нар хариулах тооцох хэрэгтэй байхгүй. Тэгхгүйгээр цаашаа явах боломжгүй. Хүн төрөлхтний дух ийм л байсан, ийм байна гэдэгт би хатуу итгэж байгаа. Өөр арга зам байхгүй гоо. Тийм л одоо бид нарыг ийм одоо станог 90 цагийн бол одоо том өөрчлөлтийн бид нар босгон дээр үрээд байна. Харин тэр нь бол би дахиад хэлэхэд Америкийн нэгдсэн улсын энэ сонгуул бас их нааштай болох болов гэсэн тийм найдлага байна. Гэвч бол одоо би дахиад энэ Дональд Трамп ялчлаа гэд тэгээд одоо бүх юм бол одоо чинь юу гэдгийг өргөс авсан юм шиг нэг зүгээр болоод тэд нар бас л одоо Америкийнхаа л одоо ашиг сонирхолтой зүтгүүлнэ. Хятад ч гэсэн өөрийнхөө ашиг сонирхолтой зүтгүүлнэ. Орос ч гэсэн ашиг сонирхолтой. Тэгэхэд бид нар өөрийнхөө ашиг сонирхлыг томьёолох хэрэгтэй байхгүй дээ. Бид нар хинтээ нь явах хэрэгтэй. Ямар чиг баримжаатай байх хэрэгтэй гэдгийг. Тэгжэл байж сая бол одоо улс үндэсний энэ хөгжил дэвшлийн одоо боломж нь тэгж нээгдэж байгаа байхгүй юу? Одоо энэ Хятад ард улсаас бас 4-5 тэрбум төгрөгийн зээл авах гээд байна л та. Таны тал дээр бас юу гэж бодож байна? Тий. Одоо тэгээд авчих юм бол улс орондоо зарчин, улс орон чинь тэр чигээр Хятадын колон боллоо гэл бас ард түмэн янз бүрээр бас бохимдолтойгоор хүлээж авч ийн л та. Ер нь хөгжлийн эсэргүүцэж чинь. Тэгэлгүй яах вэ? Эннээс өөр ямар харцыг бас ирж харах. Өөр одоо чинь үнэхээр гарт бол яг өнөөдрийн одоо чинь энэ улс төр эдийн засгийн ийм тогтолцоонууд өөр гарс байхгүй байхгүй. Зүгээр олон улсын валютын сан гэдэг бол үндсэндээ 90-ад оны дунд үеэс өөрт нь бол мөнгө байхгүй болсон дампуурсан байгууллага байхгүй. Олон улсын валютын санд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэр чинь бол өөр бол одоо чинь хөрөнгө оруулагч нарын одоо мөнгийг нь аваад тэрүүгээр дамжуулж одоо чинь олон улсын валютын сан Хятадаас бол одоо маш их хэмжээний мөнгийг аваад олон улсын валютын сангийнхан өөрөө бол хүүгийн нэмээд өөрөө бол маш олон бол улс төрийн эдийн засгийн ийм болт тулгадаг байхгүй бид нарт. Тэгжээж өгнө. Эсвэл бол одоо чинь Хятадаас шууд зээл авах уу гэдэг асуудал үү. Мэдээж бол одоо чинь Хятадаас бас их хэмжээний зээл авах маш эрсдэлтэй. Мэдээж Хятад чинь тэгтээ бол би бол зүгээр миний одоо тэр судлаж ойлгож байгаагаар бол Хятад улс бол ямар ч сан олон улсын валютын сан шиг ийм эдийн засаг улс төрийн бол болт тулгадаггүй байна л да. Нөхцөл тулгадаггүй байхгүй юу? Тэр нь бол одоо арай жоохон одоо тийм одоо өнөөгийн бүрэлдэссэн нөхцөл байдал байна. Тийм учраас бол өнөөгийн бидний одоо энэ түрүүчийн нөгөө доллар төгрөг хоёрын бол тэр хүн холбоог бид нар хаашил таслахгүй юм бол цаашдаа явах боломж байхгүй байхгүй да юм. За бас хамгийн сүүлийн үеийн бас нэлээд одоо асуудал болж байгаа. Олонний анхаарлыг татаад байгаа бас нэг асуудалтай гэсэн юм да. Эрдэнэ төлөвлөрийн талаар бас таны байр суурь ямар байна? Тэгэхээр сая бол одоо сонгуулийн ердөөсөө санал өгөх юм бол зөвхөн урд оройн эрдэнэтийн асуудыг одоо сайхан бэлэг ерөнхий сайд багтаа бол Монголыг эрдэнэтийг бол Монголд ирчлээ гэж ярьж байна. Огт тийм биш байхгүй юу? Тэр чинь зөвхөн бол Монголд ирчж байгаа юм шиг боловч тэр чинь одоо худалдаа хөгжлийн банкны тэр бол одоо өмч болчихж байна шүү дээ. Худалдаа хөгжлийн банкны бол одоо ихэнх хувь 90% дандаа гадаадынхан байгаа шүү дээ. Энэ чинь. Тийм учраас бол одоо худалдаа хөгжлийн банк авна гэдэг бол энэгээр бол дамжуулаад гадаадынхан л авчиж байгаатай адилхан байхгүй. Тэгэхэд бол тэр одоо хоёр хамтарсан үйлдвэрийн гэрээн дээр бол байдаг шүү дээ. Тэр юу гэдэг зэрэг чинь бол хэрвээ одоо Оросын холбооны улс өөрийнхөө хувийг зархаар байсан бол Монгол улсын засгийн газарт албан ёсоор одоо худалдан аваач гэсэн санал тавих хэрэгтэй байсан байхгүй. Тэрийг нь Монголын одоо чинь засгийн газар аваад өөрийнхөө хурлаар хилцүүлээд ард түмэнтэйгээ яриад тодорхой хугацаанд бол нэг хилцсэний үндсэн дээрээс бид нар бол өөрснийхөө болоодын нэгдсэн нэг шийдтийг тэднэрт хэлэх хэрэгтэйсэн байхгүй. Тэрний дараа л одоо чинь 3 дахь гэдэг худалдахгүй тухай асуудлууд яригдчихэдэг. Ер нь бол одоо чинь ялангуяа банкны ийм бол одоо мөнгийг бий болгодог ийм газарт ийм бодит мөнгө одоо бодит ийм үйлдвэрүүдийн имийг зардгүй шүү дээ. Дэлхийн ямар ч улсад Америкийн нэгдсэн улсад л гэж Glass-Steagall тийм хууль байдаг шүү дээ. Банк бол өөрөө бол одоо санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хоёр явуулж болохгүй. Яг л банк өөрөө хэрвээ хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулчих юм бол энэ өөрийнхөө нөгөө төр мөнгө бий болгодог энэ бол юугаа тэр арга бол ашиглаж байгаа байхгүй да. Энийг бол ашиг сонирхлын бол зөрчил байдаг учраас энийг одоо шийдвэрлэдэг. Тэгээд 4-5 жилийн өмнө бол ялангуяа худалдаа хөгжлийн банктай бол одоо энэ
холбогдуулаад ярихад тэр яг да Glass-Steagall-ийн хуулийг бол одоо чи манайд бол хүлийн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Арилжааны банкуд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг явуулна гэж. Тэгэд үндсэндээ арилжааны банкар хөрөнгө оруулалт байлгач гэдэг чинь бол банк чинь өөрөө бол санхүүгийн байгууллага байхгүй. Санхүүгийн тэрэн дотор бол одоо чинь хувь оруулсан байж байгаа. Тэрэн дотор бол одоо чинь хадгаламжтай, тэрэн дотор бол харилцагтай энэ улсуудын мөнгөн дээр тогтдог байгууллага багч тэр бол боломжийг ашиглаад өөртөө авчиж байгаа байхгүй. Тэгж болохгүй байхгүй нэг үгээр. Тэр чинь бол зөвхөн бол одоо чинь өөрийнх нь тэр банкны санхүүгийн үйлчилгээг явуулах болохоос ч энийг одоо хөрөнгө оруулалтын үйлчилгээ явуулж болохгүй. Хоёрдугаар бас нэг юм байна, нэг яригдахгүй байна. Ер нь бол бид нар бол Оросын холбооны улсыг бол нэг гэж бодоод байж болохгүй шүү дээ. Оросын холбооны улс дотор бол ялангуяа одоо чинь одоо энэ эдийн засгийн засгийн газар дотор эдийн засгийн одоо чинь сангийн эдийн засгийн яамнуудын эдгээр бол бас либералууд байгаа байхгүй. Нөгөө л одоо чинь барууны талыг баримталдаг. Путинийг болохтой зэрэг яг их орончтой юм гэж бол зүгээр яг ерөнхийн нэг нэрээр бол нэрлэж болно. Энэ хоёрын бол маш хүчтэй тийм зөрчил байна шүү дээ. За тэгэхээр бас та одоо нэвтрүүлгийн цаг бас нэлээ дуусах тийш анд чинь тэгэхээр тас энэ бүх ярьсан асуудлуудаа бас дүүгнээд базаад нэг сайхан илэрхийлж үзэгчтэй бас ойлгомжтойгоор тий. Тэгэхээр ийм байна л да. Ер нь бол одоо бидний нөгөө төсөөлөд байдаг ардчил гэдэг юм бол бидний ямар ч гэсэн ойлгосон ард түмний засаглал гэдэг одоо утгаараа бол үндсэндээ байдгүй байна гэдгийг сая бол Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгчийн сонгуульс ойлгосон биз гэж байх гэж бол би найдаж байна л да. Тэр юу гэдэг зэрэг чинь Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгчийн сонгуул чинь ард түмэн нь бол шууд өөрийнхөө өдөртөгчнийг сонгодгүй. Өнөөдөр бол одоо ингээд Дональд Трамп бол одоо энэ төр сонгогч гэдэг тусдаа улсуудыг сонгодог байгаас 538 хүнийг бол сонгож тэр олонхын бол саналыг авцсан байгаа хэдий ч энэ бол Дональд Трамп ч бас яг ерөнхийлөгч болсон гэсэн үг биш байхгүй да. Ер нь Америкийн нэгдсэн улсуудын одоо энэ сонгуулийн ингээд түүхийг эргээд аваад үзтiin бол олонхын саналыг аваагүй нэр дэвшигч 4 удаа сонгогдсон байгаа шүү дээ. Ойлгож байна. Сонгогчт нь болохдоо зэрэг чинь нэг хүнд өгсөн байдаг. Одоо нэг хүний гаргацсан байдаг. Сонгогч нар нь дараа нь өөрснөө дараа нь бол сонгогт хийхдээ өөр нэр дэвшигчийг гаргаад ирсэн биз. Энэ асуудал бол 4 удаа болсон шүү дээ. Тийм учраас бол ер нь бол Америкийн нэгдсэн улсын яг энэ сонгуулийн одоо энэ систем энэ чинь бол одоо маш олон шүүмжилттэй бол одоо тулгарсан байж байгаа. Ер нь энийг бол ойлгоход маш хэцүү. Ер нь ойлгох боломжгүй. Угаасаа ч би бол тийм байхаар хийсэн болов гэж би бол бодож байгаа. Тийм ойлгомжгүй байхаар зориудаа. Ягаад гэвэл бол тэр чинь нөгөө юм хүн тийм юм шиг харагдуулаад байгаа байхгүй бол. Урд нь бол өчнөө олон одоо ингээд 26 жил болоход чинь бол 5 6 бол Америкийн нэгдсэн улсын сонгуул болж яхад хизээ бол одоо чинь манай энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр Америкийн нэгдсэн улсын ард түмэн ерөнхийлөгчийн одоо дэд ерөнхийлөгч шууд сонгодгүй гэдгийг урд нь ярьдаг байсан биз. Сая энэ жилийн юм өөрөө ирэхгүй энэ бол нөгөө үнэн одоо гүйцэгдэж байгаа байхгүй юу да. Энэ бол урд нь ч тийм байсан байхгүй юу да. Тийм учраас чинь бол энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар энэ нь бол ер нь ялангуяа ардчлалын одоо чинь ийм улс төрийн төрийн байгууламж гэдэг нь цаашаа явж болохгүй. Бид нар өөрсдийн ард түмний засаглалыг бий болгох. Ард түмэн тэрийг бол бид нар хинээс асуух хэрэггүй байхгүй да. Тэрийг өөртөө тохирсон манай ард түмний түүхэн уламжилт тохирсон манай ард түмний өнөөдрийн хөгжлийн болоод нөхцөл тохирсон ийм бид нэгдүгээр засаглалын хэлбэрийг авах хэрэгтэй. Хоёрдугаар бол улс үндэстний эдийн засгийн үзэл баримтлалыг бид тогтоох хэрэгтэй байхгүй болно. Үзэл баримтлал гэдэг бол ер нь Монгол улсад хөгжихийн тулд яах ёстой юм гэдгийг тэр үзэл баримтлалаар нь бол цогц албан ёсны бол одоо бичиг баримт болох хэрэгтэй. Хоёрдугаар ер нь энэтэй холбогдуулах нэг хэсэг Монгол бид нар улс үндэстний бусаас сэргэн одоо босгох асуудал гэж байна. Ер нь сүүлийн 26 жилийн асуудал юмыг ингээд хараад байхад зөвхөн төр гэж яриад байгаа нэг талд нь бүх юмыг төр гэдэг байгаа байхгүй. Нөгөө талд нь ард түмэн гэж яриад. Хамгийн гол нэг асуудлыг ярихгүй чинь улс гэдэг улс үндэстэн байхгүй бид нар. Ердөөс улсын юмыг бол ярьдаг байхгүй. Тэр чинь улсын өмч байхгүй. Одоо урд нь бол байжсэн улс. Тэр чинь бол ард түмний өмч. Тэр урдлынхын өмчийг төрийн энэ одоо хууль тогтоомжийн дагуу төрийн бол одоо албан тушаалд сонгуулиар очсон энэ улсууд л тодорхой бол хугацаанд л удирдах ажилладаг ийм л хэлбэр байхгүй. Бид нар ердөөс Монгол улсын улс үндэстэн гэсэн ойлголтыг байхгүй болгочиход байна шүү дээ өнөөдөр. Тэрийг бид нар ойлгох. Тийм учраас бид нар бол улс үндэснээ буцаас сэргээх хэрэгтэй байна. Эдийн засгийн мөн одоо үндэсний эдийн засгийн одоо энэ үзэл баримтлуудаа бол
бид өөрсдөө бол томьёолж гаргах. бий болох хэрэгтэй байна. Тий. Гэвч энийг бол бид нар ямар нэгэн хизээ энийг бол бид нар ойлгож ухаарах одоо гэдгийг бол би хэлж мэдэхгүй байна. Нөгөө гэлэг гэхдээ бол энэ хизээ нэгэн цагт бид нар ойлгохгүй зүгээр аргагүй байхгүй энийг. Миний энэ яриад байгааг бол би хэлсэн шүү дээ. Энийг хэрэг та нар ийм асуудлыг жахан гүнзгэн судлаад ингээд үздэм бол хүн бүр магадгүй өөр өөрийнх нь замаар явна. Нүгэлэгтээ яг миний хийсэн энэ дүгнэлтэндээ төрнө гэдэгт би огт хэрэгэлцэхгүй юм л дээ. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бас нэвтрүүлгийн цаг дуусч байна. Бидний өнөөдрийн зочноор улс төр судлаач, эдийн засагч Болор өргөдөө оролцлоо. Ингээд эсрэг үнцэг нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.